хавар болохоор гоё хайрын тухай ярмаар санагдаад тэгээ бодсон. Хин байж болох вэ гэд. Тэгэл ерөөсөө яг л өөрийг чинь л ингээд хараад бодлоо. Тэгээд урилга өгөөд ингээ урилга хүлээж авсанд баярлаа. Баярлаа. Өөрөө бол яг ерөнхийдөө соёл судлаач, багш мэргэжилтэй хүн шүү дээ. Тэгээд яг энэ мэргэжлийн дагуу айгүй гоё ингээд энэ салбарыг удирдах юм л да. Энэ салбараар одоо ялангуяа танаа номын сантай холбоотой сүүлийн үеийн одоо манай энэ сонин подкастыг үздэг үзэгчтэй маань одоо ингэ сонирхуулах сонин зөндөх хамгийн түрүүнд ер нь бол уншигч нарт бүх хүмүүст гоё баяртай мэдээд болгоё гэвэл манай номын сан ийм Монголын систем рүү орсон. Тэгээ яагаад баяртай вэ гэхээр уншигч нар маань заавал ирэхгүйгээр хаанаас ч уншигч болох боломжтой болж байгаа. За хоёрт нь баяртай мэдээгээл бид бүхэн 19 онд одоо олон улсын төсөл бичээ шалгарсан манай номын сан. Тэгээд энэ төсөл маань нэлээд урт хугацаатай адал явдалтайгаар явсаар бид бүхэн сая 3 сарын 26-нд шава тавилаа. Тэгээд барилгын ажиллагаа хийлжээ. Тийм. Тэгээ энэ номын сан маань эх жилийн хавар ашиглалтанд орох байгаа. Тэгээ ашиглалтанд орохоор зөвхөн номын сан гэхээс илүү энийг би болохоор гой соёлын орчин гэж харж байгаа юм. Хүмүүс гой хүүхэд залуучууд бүх насныхан бид нар нэг давхраа гэхэд зөвхөн цэцэрлэгийн насны хүүхдүүд зориулж хийж өгч байгаа. Тэгэхээр ээж нар маань одоо цэцэрлэгийн насныдаа хүүхдүүдэд авчираад номын санчтад үлдээд өөртөө дэшээ гаргаад кофе ууцах ч гэдэг юм уу те. Гой йоганы өрөө гэдэг ч юм уу. Тэгээд 3 давхрын тэр чигтээ цахим гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ номын сангийн маань бас хамгийн гой бахархалтай хэсэг юу байгаа вэ гэхээр хүртээмжтэй буюу бид нар одоо ингээд онцгой хэрэгцээтэй тий харааны болон хөгжлийн бэрхшээлтэй гээд хүмүүс тусдаа өрөө гаргаж өгдөг ингээд тусгаарлаад байдаг. Гэтэл энэ номын сан маань баригдсанаар давхар болгон булан бүртээ бид нар яг тэгш хүртээмжтэйгээр яг зэрэгцээд үйлчлэх авах боломжтой. Дээр нь бас бид нар unisex-нал буюу одоо ингээд яг хүүсээ сонгож хэмжээг байгаа гэдэг ч юм уу тий. Би яг хүн болгонд аюул бол асуудал байдаг шүү дээ. Тэгэхээр энийг шийдэж өгч байгаа бас соёлын анхны байгууллага болж байгаа. Тэс Америк руу явхад Солонгос руу Америкт ер нь барууны орнуудад нийтийн номын сангууд дандаа юм тусаа unisex наалууд бий болгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр хүний эрхийн мэдрэмжтэй байх, уншигчтай нөгөө яг тэгш хүртээмж гэдгийг л зөвхөн ном унших, соёлын үйлчлэг гэхээс илүү бүх талаар нь хүргэхийг зорж байгаа. Жишээлбэл Америкт очиход нийтийн номын сангуудад бол ахмад настангууд маа гоо волейбол тоглолцсон зогсож байгаа байхгүй. Заалтаач байх тий. Нөгөө талд нь ингээ гоо эдлийн машин дээр хүмүүс юм ойж маяг сарж байгаа гэдэг ч юм. Тэгэхээр нөгөө номын сан гэдэг чинь зөвхөн ном уншдаг байхаа болчихсон. Хүмүүсийн хоёр дахь гэр орон болсон. Солонгос руу тэгтээ 5-6 жил гэдэг бол бас тийм баггүй хугацаа шүү дээ тий. Тууштай байсан байна тий энийхээ төлөө. 19 онд тухайд боловсролын яамны номын сан хариуцдаг Баяраа гэдэг ахлах мэргэжилтэн байсан. Тэгээ Баяраагч маань бүх нарийн Солонгос улсын соёлын яамнаас ийм ODI гэдэг нэг хилийн чандах номын сан төсөл зарласан юм байна. Хүүхдийн номын сан орно гэж танах оролцоо гэдэг. Хэдэн төгрөгийн төслөө гэж 5 хүртэлх сая доллар юм бэ. Өөг бодчихвол за тулгаал биччихье гэсэн. Тэгээд энэ байгаа номын сангаа дээш нь 5 давхар олгох. Тэгээд хүний нөөц номын санчтаа сургах. Тэгээд олон улсын тоног төхөөрөмж хангах гэсэн ийм югаар оруулж биччихсэн. Тэгэл яг гой мөрөөдөө бичсэн чинь авсан шалгараад. Тэгээд харамсалтай нөгөө энэ одоо байгаа номын сан маань нөгөө даацсан дийлэхгүй байсан. Тийм учраас бид нар яг уртлын хэсэг дээрээ шинээр 4 давхар 2500 м2 номын сан барьж байгаа. Насгад орчин номын сан чинь үндэсний төв номын сангаасаа нөгөө архивын томоохон одоо ингээд юм бүтээл төөрүүлэх үү тэдгээр ирээ ямар онцлогтой юм бэ? Хүмүүс ер нь үндэсний номын сан гэхээр манайх руу авчирал такси ярихаар хотын номын сан руу үндэсний номын сан руу авчираад байдэ. Үндэсний номын сан бол Монгол улсын хэмжээнд яг бүх номын сангуудаа бодлогын төвшөнд хангадаг тий арга зүйн чиглэл зөвлөмж өгдөг ийм том байгууллага. Докторийн одоо бүх судалгааны ажлууд үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний өрөөнд хадгалагдаж үлддэг. Тэр утгаараа яг нарийн судалгааны ажил хийх гэсэн судлаач нарт бол үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний өр бол маш хэрэгтэй. Манай номын сан юугаар ялгаатай вэ гэхээр Улаанбаатар хотын буюу Улаанбаатар хотын 5 дөрөвт манайх ном соёлын үйлчлэгээ үзүүлж байгаа мэдээлэл. Ингээд шавд тавигдаад маш сайхан ингээд ажлын эхлэл ингээд энэ бол маш том ажиллаа. Одоо үнэт бүтээлүүдээ ингээд хадгалах тэр архивын юг яаж зохицуулж өгч байгаа юм? Ховор ном судар гэхээсээ энэ төв дээрээ байж байгаа. Тэгээ төв дээрээ бид нэр манай номын санд
Яг одоо нөгөө өнөд ховор ном судар гэвэл 1000 гаруй байдаг. Тэр маань яг стандартынхаа дагуу архивлагдаад хадгалаад байж байдаг. Номын сан бол 2 дахь гэр орон суралцдаг газар болсон. Нэгдүгээр гэх юм бол одоо бид нар Улаанбаатар хотод явж байгаа маш олон өндөр үнэлбэртэй сургалтуудыг Америкийн элчинтэй, Солонгос элчинтэй хамтарсан одоо гэрээнийхээ дагуу маш сайн одоо гадаад багш нартай speaking club, англи хэлний ярианы хичээлүүд, мэтгэлцээний хичээлүүд, тэ movie night гэдэг ингээд IELTS-д бэлтэж байгаа хүмүүс эсээ хэрхэн бичих ингээд ийм сургалтуудыг үн төлбөргүй Америк багш нартайгаар орж байгаа. Мэдээ суудлын тоо хязгаартай бүртгүүлэх ёстой байдаг. Дээр нь бид нар одоо e-sport гэж ярьдаг те хүүхдүүдийнхээ утас компьютер тоглоод энэний мэрэгжлийн багштайгаар яаж тоглолт сурах хэвтэй, хоол нойроо яаж зохицуулах хэвтэй. Урлагаар одоо нөгөө сэтгэл зүйслийг юм хүүхдэд дагуулад ирэх юм бол зураг зуруулаад сэтгэл зүйн одоо мэрэгжлийн хүмүүстэй хамтраад хүүхдэд нь ямар нэгэн асуудал байна уу, яаж илүү талаас нь аль талаас нь илүү хөгжүүлэхэд болохоор байна гэдэг ийм сургалтууд ордог. Илэг нэгт монголчуудын одоо хайртай яруу найрагч. Одоо яг ингээд зүрхэнд нь байж идэх. Ялангуяа одоо нэг хэд хэдэн ийм алтарч хөлгөөд шүү дээ. Ингээд бүх хүн мэдчихэдэг. Тэгэл амнаас ингээд урсад гарч идэг. Тэр алдартай яруу найрагчийн хүүхэд гэдгээр нь бас сайн мэддэг. За тэгдэл ингээд удирдах ажил хийгээд явхлаар жоохон нэг эго өндөртэй болох ч гэдэг юм уу, сөрөг тал нь юу гэдэг юм бэ? За сайхан тал нь бас юу гэдэг юм бэ? Ингээ байгууллага удирдахлаар би ч нөр их сургууль багшилж байсан. Соёл урлагийн сургууль, Монгол Улсын их сургууль, Эдэр сургууль гээд тэгээд яг мэрэгчлэрээ одоо энэ жил 14 дахь жилдээ багшилж байна. Сая хүртэл нийгмийн хамгааллын төв дээр ажилтгаал багш нарт нь мэрэгчлэрээ лекц орчоод ирсэн. Тэгээд багшлах хүн удирдахад би нэг л зүйлийг ойлгож авсан. Эхлээд өөрөө яг тэн дээрээ дүүцэж очих хэрэгтэй юм байна. Болсон хүчний хувьд ямар байд юм бэ? Одоо номын сангийн салбар. Одоо соёлын сургууль дээр яг мэрэгчлэн бэлтэж байгаа бакалавр, магистрийн төвшиннүүд төгсөгч нар маань маш цөөн байна. Ялангуяа гендрийн хувьд аваад үзэх юм бол хөвгүүд бараг жилдээ 1-2 байвал их юм байна тий. Тэгэхээр энэ салбарт ажиллаж байгаа дандаа эмэгтэйчүүд ажиллаж байна. За тэгээ төгсөж гарч байгаа хүмүүс нэг 8-аас 10 хүн байлаа. Номын сангууд ялангуяа цалин өндөртэй хувийн байгууллагууд бол дор нь авчдаг. Хүнээ барих одоо нэг болсон хүчтэй барьж авч үлдэх гэж нэг юм байна шүү дээ. Тэрэн дээр нэг өөрийн арга барил байдгаа. Байдгаа. Тэрнээс ер нь арилгаа. Манай байгууллагын соёлыг би юу гэж хардаг вэ гэхээр яг нэг тийм хайр гэдэг юм уу? Яагаад тэгэхээр ингээд манай үйлчлэгч нар ингээд манай бүх номын санч нар ингээд би стори мороо гэхээр яг нэг дүүдээ юм аж хөөхөн шүү дээ би нэгтэй нэг тийм гэр бүл шиг байдаг юм уу. Тэгээ манай найзууд ингээл манай байгууллагын маяг нарт та нар нэг тийм гэр бүл шиг тэгээд орж ирээл уйлал инээгээл уурлахтаа уурлал тэгээд ямар ч байсан одоо өгний өвөө хайж нэгнийгаа ингэж булан шахтахгүй ч юм уу. Эсвэл одоо нэгнийхээ ингээд нэг тийм дарга зэргийн нэг хан босгодоггүй. Яад гэхээр хүний амьдралыг богинохоо ялангуяа амьдралынхаа талыг өнгөрөөж ихэнх хувийг өнгөрөөж байгаа энэ газар аз жаргалтай байх хэрэгтэй. Тэгээ тэр хүнийг сурч хөгжих улам гэрэлтэхт нь бид нэр тусдсан болох хэрэгтэй. Тэгээ Монголын нийгэм ямар байгаа лээ те. Тэгэхэд нэмж бид нэр тэгж зоож болохгүй. Тэгээ орж ирэхэд нь ямар ч ажилтан байсан хөдөлмөрийн гэрээгээ өөрөө уншиж өгдөг, эрхийн хэлж өгдөг. Тэгээ манай эмэгтэйчүүд аягаа өөртөө хайртай болж байгаа. Тэгээ ер нь бүгд л дасгал хөдөлгөөнөөр хичээлдэг, бүгд өөртөө ингээд self time аяг хөгдөг болсон. Өөртөө цаг гаргадаг болсон. Тэгээ эхэндээ нэг сонин гэдэг утгаараа сонингоо яриулчлаа. Тэгээ манай үзэгч маань ерөнхийдөө Улаанбаатар хотын Төв номын сангаар ийм сайн сайхантай байгаа юм байна гэд ерхий мэдээлэл авсан байхаа. За одоо Индра гэдэг хүн рүү жоохон чиглэнэ. Хувь хүн рүү. Тэгээд хамгийн гол нь би түрүүний ярианыхаа ихэнд дурдсан шүү дээ. Хайр гэдэг сэдвээр ярих гэдэг ингээ хүн бодоод байсан чинь өөр ингээ орж ирдсэн. Индра орж ирдсэн гэ. Тэгээд зорж ирсэн шүү гэж хэлсэн. Тэгэхээр яг энтэй холбоотой хавар хайр ирдэг, сайр ирдэг гэж манайх ингээ нэг шагнал ярьдаг. Тэгээ тэр сайрыг авмаа хүлээж авмааргүй байна. Хайрыг хүлээж авмаар байна гэдэг шиг ер нь хүн болгоно л хайрыг хүлээж авмаар байна шүү дээ. Тийм үстэй. Тэгэхээр хайр гэдэг зүйл байха болчхоор хүн харгас болдог, нэг өөн төлдөг, шүүмжилдэг. Нөгөөсөө нэг түрүүний ярьсан шиг нэг булан руу нэг шахдаг тий. Яагаад гэвэл энэ амьдрал чинь богино шүү дээ гэдэг бид өдөр тутамдаа хайр биднийг ойлгуулж идэм байх л да. Тэгэхээр хайр гэдгийг энэ дөрвөн хэсэг байгаа шүү дээ энэ чинь. Тэгэхээр энэ дараагийн бодлын хайр дээр нь ямар бодолтой явдаг вэ? Үзэл бодлын сонсох гэдэг байхгүй юу? Ааха. Гоё асуулт байна шүү дээ. Эхлээд хамгийн нэн тэргүүнд өөрийгөө л харьлах хэрэгтэй юм л. Одоо яг яах гэж ирсэн? Чиний аав ээж чамайг яах гэж одоо энэ хорвоод авчирсан тийм. Монголчууд ярьдаг шүү дээ. Эдөөсөн бут ургаж эцсээр ухаардаг гэж ярьдаг шүү дээ. Зөөлн хатуугаа иддэг гэж ярьдаг шүү дээ. Тэр нь ерөөсө хайр л байгаа байхгүй тий. Нэг сул дараадаа
бичүүлээд угаагаад байгаа биш хайрлаад байгаа байхгүй тий. Тэгэхээр миний бодлоор хайр гэдгийг эхлээд өөрийгөө хайрлаад тэг өөрийгөө тэр хайрлаж байгаа үйлдэл тэр үйл явц чинь хүрээлэн байгаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхдөд чинь харагддаг. Тэгэнгүүт заавал ингэ хилээд авах биш хараад ирэхэр хүмүүс дагаад үлдээд ирдэг. Тийм. Тэгэхээр хамгийн түрүүнд хайр гэдэг бол нэг өдөр доторх мэдрэмж өөрөөрөө сонсох үйл явц юм болов уу гэж бодож байна. Хайр гэдэг зүйл битүүн тэнцвэл хайр байгаа хаа. Тэгээ ер нь ингээл өглөө босоод нэгэндээ нэг сайхан өглөж байгаа өглөө орж ирэл нэг ажилтаа албаагч наргаа нэг сайхан хараад инээчих үйлчлэгч маань шалаа цэвэрлж байгаа бол явж болох уу гэж асуух хүний хөдөлмөрийг хайрлаж байгаа. Тэр жижигхэн үйлдэлүүд л хайр штэ. Хүн өөрийгөө хайрлахаас хайр эхлэнэ. Гэтэл амиа бодсон хуваагч юмтгий гэдэг нэг тийм зүйлийг бас холбох гээд байдаг. Тэгэхээр ер нь ирч вэ, юмч вэ? Нийл бодож байгаа өнцөг хин нэгнээс юм бити их хүлээгээсэ. Их хүлээлт байх тусмаа их өвдөлт байдаг юм шиг. Тэгэхээр хин нэгнээс хайр хүлээгээл хин нэгнээс хүндлэл хүлээгээд байхаасаа илүүтэй өөрөө өөрийгөө хайрлаад өөрөөсөө хүндэтгэлтэй хандах илүү чухал юм шиг гэдэг. Тэр нь одоо өөр хүүхдээсээ ингээл айгүй хайр халамж хүсэл уурлаад байдаг. Хань ижлээсээ хайр халамж хүсэл уурлаад байдаг. Тэгээ илэрхийлэмж нь буцаагаад нөгөөнөөс юу хайр авах илүү хатуу зүйлээр илэрч гараад байдаг ч юм уу найз нөхдөсөө ч тэр. Тэгэхээр нөгөө янд хүлээлтгүйгээр өөрөө ихлэ өгөө сурчих. Тэг ингээд өгөх юугаарч байсан гэдэг тэрвэрлдэт тийм нэг сайхан санаа тавиад асуугаад ярьчих ч байдаг юм уу тий. Тэгээ өөрөө өгчээж л буцаж ирдэг гэдэг тэр хууль айгуу үнэн штэ. Гэтэл энэ хайр гэдэг өгчийн дөрөв хэсэгч өөрөө үнцнээ алдаагүй байж байгаа штэ. Зүр хүн төрлөختөн ялангуяа одоо энэ орчин үеийн гих татгалтай хүмүүс үн цэнэгүй болоод байгаа биш үл гэдэг талаас нь асуух гэдэг. Ялангуяа энэ цахим орчин хайр гэдэг үгийг үн цэнэгүй болгоод юм санагддаггүй. Муухай янз бүрийн мэдээ гараад бол тэр пэйжээ дагдгүй болчих. Тэр найзаагаа unfriend хийчихтэй сонголтод агих байгаа байхгүй тий. Энэ хурдтай сайн муу бүх мэдээлэл төгж байгаа энэ цахим орчныг бол засаж янзалж чадахгүйгаас хойш өөрийгөө хамгаалах, хайртай хүмүүсээ хамгаалах, ядахтаа л хүүхдийнхээ зургийг гил тавихгүй байх гэдэг чинь хайр байхгүй юу? Хүүхдийнхээ ингээл хаа хамаагүй зургийг ингээ паблик тохиргоонд, нийтийн тохиргоо хинч үзгээр тавьчихдаг. Тэр зургийг яаж хичгэлж болох байхгүй юу тий. Тэгэхээр чамд бол ингээд ядахтаа өөрийгөө болон гэр бүлийн хайртай хүмүүсээ хамгаалах боломж бол байна. Тэрийг л хэрэглээ сурчих гэж. Хүн нас урахдаг ажил явдал нь болохоор умсаа амгалан болтгоо маань өднийхэм за амьдтай л бие биенээ хайрмаар юм биш үү? Миний тэр найз маань өнгөрчлөө, хамгийн хайртай дотны хүн маань өнгөрчлөө гэд маш их гашуудаад энэ үгийг аягүй их ингээд бичсэн байт юм. Тэгээд маргааш нь мартчихдаг. Тэгээ маргааш нь нөгөө шүүмжлэх, гоочлох, өөлөх гэдэг нь даваад ингээд яваад байна л да. Тэгэхээр энэ яг нөгөө нэг юм одоо юу гэмээр ч юмдээ нэг хүн ингээ өнгөрөхөд л хэлдэг үг болчиход байгаа юм уу? Бурхан болоход хэлдэг үг болчиход байгаа юм уу те? Тэгээд маргааш нь ягаад айлч насныхан мартчихад байгаа байхгүй. Ягаад тэгвэл хүн төрлөختөө ингээ хунт нурыг байнгын үзээд байгаа юм. Ягаад тэр хун гэдэг тэр гой үзэсгэлэнтэй амтнаар дамжуулж эмэгтэй хүний гой үзэсгэлэнг харуулж байгаа юм. Хайр гэдгийг харуулж байгаа. Гэтэл ягаад хүн ингээд нэг жоохон амрыг, жоохон тайвшрыг гээд очиж байгаа газар л битүүд цус улаан ирээн, орилон, хашгиран гүнжтэй тэ. Тэгээд ингээд бодоход бид нарт бас асуудал их байна. Соёлын одоо соён гээрүүлж нөгөө хурдталт нь одоо нэг жоохон төрүүлж алхах гэрэл ярьж алхах хэрэгтэй хүмүүст тэ. Тэгээд энээс аврах гол арга зам бол хүн тухайн ажиллаж байгаа одоо соёлын байгууллага, театр, музей юу гэдгийг те номын сан тэр бүх уран бүтээлчид өөртөө мэдээж одоо амьдралын хүнд хэцүүг харуулах ёстой юу? Үнэнг харуулах ёстой юу? Мэдрэх ёстой. Үнэн. Гэхдээ сайхны тухай ойлголт санаа гэдэг юм чинь тэндээ нэг заавал шигтгэж явах ёстой л байхгүй юу? Энэ том газар нутаг, энэ одоо сайхан дэлгэр нутагт ийм цохиулах эзэн байхад хүн болгон оюун санааны хувьд нэг тийм баргийн хүчтэй салхинд ингээд хамхуу шиг хийсээ явчихгүй байхын тулд бид нар ч өөрсдөө юм оюун санааны хүчтэй хүн байх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд нэг жоохон мэдээ ангууд тэр үнэн худлан мэддэхгүй шуурдаг, хин нэгний амьдралыг хүснээрээ харлуулдаг, хин нэгнийгээ шууд амиа орлох хэмжээнд аваачтал нь харлуулж гүтгэж доромж гутаадаг тийм. Тэрний нэг л бид нэр баймааргүй шүү дээ. Тэгэхээр нөгөө амьдтай бие хайрлаг тэгэл цөмөр амьдрал дээр бодит болгоё. Яг үнэн шүү.
Хүмүүс өнөдөл хайраар тутамнасаа л болж буруу үйлдэл, буруу сонголт хийж нэгнийгээ гомдоож өөрийгөө гэмтээдэг баг. Ер нь явж эцсийн дунд өөрийгөө л гэмтээдэг. Энэ дараа энэ хань ижлийн одоо энэ сонголтын дээр ямар зөвлөгөө өгөх? Одоо өсвөр насны охтууд ялангуяа одоо энэ 20 эдтэй залуучууд бол нөгөө хань ижлээ сонгох дээр нэг жоохон тийм хэлбэр хардаг болсон юм шиг санагддаг гэл энэ дээр бас хүмүүс үзэл бодлоо илэрхийлдэг штеп. Эхлээд хин нэгнээс хайр гоох, хин нэгэн хосыг хайхаас илүү өөрөө би хүнд хань болж чадахгүй л гэдгийг харах хэрэгтэй болов. Тэгээд гоо үзэсгэлэндээ автдаг ч юм уу, эрддэг ч юм уу, залуу насндаа эрддэг ч юм уу. Мэдгүй ямар нэгэн зүйлдээ эрдэж нөгөө хүндээ ингэж ялархаж нөгөө хүн зөвхөн ирнэ л өгөх хэвээр. Зөвхөн ирнэ л халамжлах хэвээр. Зөвхөн эрэгтэй хүн л бүх юмыг нуруунд дээр авч явах хэвээр гэдэг ч юм уу. Би бол одоо жишээлбэл их хүчтэй аав харж өссөн. Манай ээж дарганг, би ч дарганг эмэгтэй. Ер нь эрэгтэй хүнийг бол жоохон ингэх гээд байдаг байхгүй юу. Тэгээд ийм цөөхөлхнээ байхад чинь энэ хил нөгөө гэр хоёрыг чинь маань хүн нэр хүн штэ. Тийм учраас тэртээ дөрвөө биологийнхаа хувьд л хүчтэй төрчихсөн тийм булчин массынхаа хувьд л хүчтэй төрсэн хүмүүсийг бид нар одоо зүрх сэтгэлээрээ хайрлаж хүндлэх л ёстой гэж боддог. Амьдралд янз бүрийн асуудал гарч ирнэ. Тэгэхэд л нөгөө хайр гэдэг юмыг л байлгаж явах хэрэгтэй. Тийм. Нэгэндээ анхандаа хайртай гэчээл алтаа гаргангууд нь за хайрг болчлоо гэж болохгүй шүү. Гэр бүл салахад чинь зөвхөн эрийнх нь эмийнх нь буруу байдгүй шүү дээ. Аль аль нь л алдаж онсон тэгэл одоо янз бүрийн зүйлээс болдог. Тийм учраас охтуудад ч юм уу эрэгтэйчүүдэд хандаж алхад бол эхлээд хин нэгнээс хүсэж байгаа зүйл чинь өөрт чинь байгаа юу тий чи яг өөрөө ингээд амьдралын хүнд хэцүү даваа гараад ирэхэд тэрийг хамтдаа даваад гарах тийм сэтгэл зүйн хувьд хүч байгаа юу гэдэг л айгу тэн дээр л нөгөө хайр гэдэг юм чинь гарч ирд юм шиг л шүү дээ. Яг оюун санаа зүрх сэтгэлийнхаа хувьд л нэгэндээ бүр яг хань болох. Тий. Тэгжээж тэр бие махбод гэдэг бол тэрний тогтсон хүсээгүй тогтож байдаг. Би ч гэсэн хань ижлийн хувьд тэгжэл оддог алдаж он битэрч бас муудаал ингээл янз бүрийн үеийг давж байгаа шүү дээ. Тэгтээ эцсийн мөчтөө тэр нэгэндээ анх хэлжээс үг л байх хэрэгтэй. Байж чадахгүй үнэхээр нэгнийгээ хүндлэхгүй одоо үнэхээр байж чадахгүй бол тэр хайраагаа хүндлэл болгож хувиргаад гой жаргалтай явуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр эн чинь хүн чинь ганцаараа ирсэн ганцаараа буцсан шүү дээ. Хин нэгэн хүнд амьдралаа шүглэхгээ суугаад байгаа зүйл биш шүү дээ. Тийм учраас үр хөвгөтэй бол хариуцлага өрөөд тэгээд айгүй сайхан хүндэтгэлтэй хайрлах л хэрэгтэй. Салхаараа л нэгний араас нь хэлэхгүйгээр хэлээл, гэр орныхныг нь хэлэхгүйгээр хэлээл, муу явал ингээд нэг сэтгэлээ тэжээх гэдэг ч юм уу ингээд бүх нийтэд зарлаад тэг хин хожих хин ч хожихгүй шүү дээ амьдралд. Гэр бүл доктортой байвал тэг хүүхдүүд л маш шаадж чаддаг тийм шүү дээ. Яг үнэ гэр бүл доктортой байна гэдэг ч улс орнд бас л доктортой байх юм шинж шүү дээ. Дөнгөж 20-21-тэй Эндра. Одоо ингээд 30 дөнгөж гараа явж байгаа Эндра хоёрын хооронд одоо заан айшийн хувьд тэр үед жоохон аавыгаараа ингээд төр ярих гал гэдэг ч юм уу тийм эго байсан уу. Одоо ингээд 30 гараад ирэхлээр арай өөр болж байна уу? Тэр хоёрын ялгаа юу байгаа вэ? Яг эсрэг тесрэг юм байлээ. Ер нь бол нөгөө бидний эцэг гэхээс илүү би энэ чинь Монголын ард түмний оюун санааны эцэг гэж хардаг аавгаа. Нэг өмчрөх дургуй гэж хардаг тийм. Тийм болохоор өөртөө ингээд яг хугацаа өгсөн. За эхлээд би өөрөө мэрэгчлэрээ сайн илүү ажиллах хэрэгтэй. Өөрөө ингээд хийж бүтээх хэрэгтэй. Тэр хүний өгсөн үлдээсэн зүйлийг өөр дээрээ харуулах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд л ер нь бол нэг ярьслан дорхой байсан шүү дээ. Ямар ч юм тэгэл за болъё гэд. Тэгээд одоо ингээд 30-д гараад 40-дохоор харсан чинь тэр их хүний чинь үйлрийг өршлүүлэх хэрэгтэй. Яа тэгэхээр энэ би түрүүнд хэлжсэн соён гэгэрлийн ажил ус агаар шиг хэрэгтэй байгаа. Тийм учраас тэр уран бүтээл хэвлэгдээг байгаа шүлэг ном тэр одоо аслагдсан дүүрэг аслагдсан сум аймагуудад энэ Монголын оюун санааны соруудын бүтээл очих хэвээр түгээх хэвээр номын сангаараа театраараа ажиллаа хийх хэвээр байхгүй. Тэр эргээд харахад тэр залуу одоо тэр 21-22 дэх ингээл хийжсэн тэгээд залхаад болжсэн ч гэсэн эргээд харахад хийх хэвээр л байсан юм байна. Гэхдээ өөртөө цаг хугацаа өгсөн зүг байсан байна. Ээж болоод хүүхдүүд томрол тэр хөгжөөл яваад байгаа шүү дээ. Алдаж оноол. Тэгээд одоо буцаал ингээд нийгмийнхаа ажил руу илүү төлхөө ороод явж байхад л за энэ улс орнд бид нар чинь цөөхөлөх юм байна. Хүн болгон чаддаг мэддэг зүйлээ илүү хийх ёстой юм байна. Хил амнаас их айд юм бид нар. Яшиг хил ам юу гүхгүй хил ам хар цагаан хил ам гэдэг. Үнэхээр л чи
чиний дотор хүн чи яг юу хиймээр байгаа чи тэрийг мэддэг л бол чи хинээр айхгүй байгаль ихтгэлхий эх орныхоо төлөө ээж аав өвдөөцийнхөө төлөө гэр бүлийнхөө төлөө өөрийнхөө төлөө хиймээр юм хийх л хэвээр. Ээж нь одоо тэгээд ер нь хамгийн гол миний охин тэгж байгаараа гэж нэг хэлдэг үг юу байдаг вэ? Гэт бүр ингэ хатагдцсан. Манай ээж одоо 73 4-тэй ах шүү. Ээж тий одоос өнөөдөр ирж байгаа болов гадаадаас буйны үйл хийнгээл явсан. Одоо хүртэл татвар төлөгч ажиллаа байдаг эмэгтэйчүүд их юм. Тэгээд ээж маань ер нь бол хэлж байгаа юм дээр ер нь тий бас л хайр штэ. Маш олон амьдралд ингээл нуураад унмаар хэцүү үед за уучлах хэрэгтэй шүү. Тэ ийм том зүрх сэтгэлтэй уужимлээ шүү. Жижигхэн байхгүй шүү. Тийм тэгэл за яшгаа хариу өгч тийм ингэх юм уу тэгэх юм уу гэл үгүй шүү. Уучлсан л ялаа шүү. Идүүсэн бот урагдсан шүү. Чи тийхгүй шүү. Тэгэл хийх ёстой юм л хий. Уртгаал хий. Тэгээ өөрийнхөө л хамгийн гоё хувилбар дээр очив. Өөрөө л юу гэх юм чамд юус хамаагүй шүү. Тийм тэр бол ингээл аюу хүнд хэцүү дээштайгаа очиж ярилцахаар ингээ онгоочдөг. Тэрний хамгийн сайн үзэж чаддаг. Тэгээ аюу үзэсгэлэнтэй. Тэгэл гоо сайхны хувьд ч тэр үнэхээр яруу найр хичээг нэг тийм онгод хайр байхаар би хаагаа тэр авч явж байгаа. Залуу нас бол яг өдөртөө дөргөө бурхан хүчдэг тийм. Тэгэнгүүт энэ биеийн эрүүл мэнд тэр одоо ээжийнхээ биеийг харж байгаа өглөө болгон 108 ордог байхгүй. Тэг хүү туусна ордог. Тэр хүзүүний арьс марь тэр чанга эрүүл байгаа. Их идэхгүй байх. Тэгээд хүний нөгөө идж байгаа харан бусдыг хайрлахыг хардаг гэж хардаг шүү дээ, тий. Тэр гоо үзэсгэлэн арьс дотоод сайн ингээл эмчилгээ онцлогдох тийм эрүүл гарч ирж байгаа. Тэгэл байнгын ирэх майна толно, байнгын бясалгал, байнгын мөргөх, буян үлдэх. Тэгээ гоё сайхан байх гэдэг чинь гоо үзэсгэлэн гэдэг чинь дотроосоо гаднаас ингэж нийлэгжиж нэг юм төгс юм болт юм байна л да. Тэгэхгүй ингээд зөвхөн гоё харагдаад байгаад үйлдэл нь буруу яагаад гэх юм уу. Эсвэл дотроосоо ингээд амар гоё бодолтой гаднаас нөгөөдх нь харагдахгүй байдаг ч юм уу. Тэгээ тэрийг би ингээд яг төгс гоё сайхан зүйлийг ээжээсээ л хардаг. Тэгэд ээж нь цагаан олт ингэж ойлгоод байгаа зүг. Манай аав ч бас бясалгал хийдэг байсан. Манай аав ч нэг 3 4 жил цагаан ол идчихсэн яг магадгүй. Тэгээ нөө арчлал гараад улс төрийн амьдралд ороод яалтчгүй идэж гисэн юм шиг байгаа. Манай ээж бол 10 жил цагаан алтан байсан. Тэгээд Махатма Гандиг уншиж тэрээр цагаан алтан болсон гэдэг нь л аавдагчс. Тэгээд цагаан алтан байхад нь болдоод цагаан алтан төрөөд тэгээд цэцэрлэгт ортлоо махаа ол идээгүй. Тэгээд нэлээ ер маань чинь нөө бурхан машин дүүч өдөр шиний 8 өдөр шиний 15 цагаан ол идэлээд байсан. Тэгээд нэлээд сайн судлаад тэгээд цэвэр усны хамсал дээр би нэг их санаа зовдөг байхгүй эргүүний хувьд. Тэгээд бодоол яваалсан. Тэгээд сая ногоон алтан болоод 8 сар болж байгаа байг нь болоод тэгээд маш гоё байгаа. Нилээ их судалсан. Одоо хүмүүс ногоон алтан гэхээр өгөрцийн помидор идээд өвс идээ суучдаг гэж харин тийм байгаа. Уг нь бол ингээд судлаад үзвэл ногоон алтан одоо веганаар одоо бүхэл хоол гардаг паста, хуушуур бус монголчуудын идэх дуртай гурилтай шил, ногоотой шил. Малын гаралтай л одоо түүхий идэх хэрэглэхгүй болчихж байгаа. Малын гаралтай бүх зүйл иддэг. Малын гаралтай сүм бүтээгдэхүүн одоо нөгөө цэцгийн идэр ороод ирэн шүү дээ. Цэцгийн зөөхөн бүх тарин амтны гаралтай явждаг. Зөвхөн ургамлаа алтан болж байгаа гэсэн. Тэгээ үр тариа, жимс ногоо иддэг. Тийм. Гэр бүл нь дагаад веган үгүй юу? Ер нь болд юм байна. За. Манай гэр бүлийн хүмүүс бүгд л ер нь наттай зэрэгцэл толоо 3 4 бол идчихээд байдаг. Тэгэл хөвгүүд чинь хүү маань ингээл ороо ядраал бэлтгэл мэлтгэлээ тараад үсэж ийн ээж гэхээр хүнд хоол идэхгүй. Ногоотой бууж юм гэхээр ямар байна? Нөгөө веган суши бас хардаг, пицца хардаг. Тэгэл ямар байнттай ингээл. Тэгэл охин маань хүртэл ингээл ер нь явандаа веган болт юм уу гэл. Тэгэхээр нөгөө веган болооч гэж зөвлөхөөс илүү идээд тэр чинь ингээд өмнө нь хөргөгчөнд ингээд төмөс луван байцаа сангив манж ингээд нэг 4 5 төрлийн ногоосон бол би ногоо алтан баснаар бүх нарийн ногоонууд ороод ирж байгаа байхгүй шоош тий. Тэгэл бүх төрлийн амтай төмөс, чинжөөнүүд, мөг бүх төрлөөрөө тий. Тэгэл янз бүрийн нарийн ногоонууд ороод ирээд хоол маань доор хаяж 8-9 төрлийн ногоотой болж байгаа байхгүй. Тэгэхээр ямар их гоё дархлаатай чинь би энэ өвлгээд веган наснаас биш нэг ханаа түрээгүй. Харшил маань гайг болж байгаа гэдэг ч юм. Хүмүүс нав яаж өвлийг таавна да.
Тэсэн чи хамгийн гайхамшигтай гараад давлаа. Тэгээ гэр бүлийн өөр хүүхдүүд маань ч гэсэн энэ жил ханиа том орсонгүй. Тэгэхээр ээжийн өөрийнх нь амьдралын хэв маяг галтгой ямар вэ? Дагаад гэр бүлийн галтгой яг тийм л байт юм билээ. Сайн судлал монголчууд бас нэг тийм ч юм ахад дədгүүл байсан юм. Ер нь зундаа бол тэгэл ерөөсөө мах иддэг байсан юм билээ. Ер нь тэгэл нэг өглөө өдөр ороогүй мах идээд байдаг арт юм биш шүү дээ. За тэгжээд л нөгөө хавар олоод зундаа бэлтээ, жингээ хасъя гэх нөгөө мөнхийн ярьдаг юм. Тэгээ нөгөө янз бүрийн бүтээгдэхүүн л ерөөсөө маркетинг штэ. Яагаад тэрийг ойлгохгүй байна тий. Таны ам руу орох гэдэг таныг ерөөсөө 10 оны дотор тураадаг ямар ч бурхан байхгүй. Тэ та хоёр насан туршдаа гоё амьдрын эрүүл байя гэвэл насан туршдаа өрөөл хичээх хэрэгтэй. Тийм учраас нөгөө Оросын алдарт Viagra хамтлагийн Vera Brezhneva гэдэг аюу гоё хүн байдаг байхгүй Украин анхны гишүүдийн нэг тэгээд та яаж ийм үзэсгэлэнтэй гоё энэ залуу төрх энэ гоо сайхны ийм удаан авч явж чадчих хамар дорхол баг хөтлөг гэж хэлээ та гэдэг шиг ер нь бол хүн итгэхийн төлөө төрөөгүй штэ амьдрахын тулд л идэж байгаа гэж би бодоод байгаа. Ээчгээ 108 хийдгүү. Үгүй юу. Фитнес хийж байгаа. Фитнес бүжгээр хичээлдэг. Тэгээ бяцлал бас хийдэг. Тэгээд 7 оны гэхдээ бүх өдрөөр бүжиг юм уу дасгал хөдөлгөөн фитнес. Заавал хөсөө гаргадаг. Өдөр болгон гаргадаг. Лаг супер байн гэдэг чинь ингээд хүнд харагдах биш баш. Өөрөө өөртөө гой хүндэтгэлтэй хандах тий. Эрүүл байх. Ямар нэгэн зүйл тайван тогтун хандаж сурах. Энэ л одоо үйл явцыг хэлээд байгаа ш. Тэгээ би бол нэлээ судалж байгаа бүжгийн төрлөөс ballet dance, балет хоёр надад их таард юм лээ. Йогт явсан. Йог бол яг хөө мэдээ сонголт аягүй чухал. Гэтэ бүх нөгөө ballet dance, балетын дээр сонголт хийдэг. За тэгээд жимиг би бас ингээл нөгөө амар тийм булчин шуурмстай хүмүүсийн л хийдэг ажил гэж бодоод байсан байхгүй. Үгүй ээ, ийм булчинтай болохгүй гэд. Энийг ийм боди болчихно гэдэг. Тэгсэн чинь яг хичээлээд багштай болоод ингээ яг гоё явсан чинь үнэхээр гоё юм бэл. Тэр хөсөө гаргаад за ингээд ер нь хувцас бэлдээд фитнес яваад тэр хүн тасгалуудын ард нэг цаг 30 минут хичээд өглөө мороо хичээд гараад явах тэр мэдрэмж үнэхээр гоё. Тэр өөрийнхөө залах урлыг өөрийнхөө юм ялан дийлж байгаа үйл явдал байхгүй юу. Одоо эртний грек ромууд олимпиад байна. Эртний грекийн бурхтууд чинь ямар гоё бие хаатай. Ерөөсөө нөгөө төгс бухан гэдэг ч юм бол төгс бие галбир байгаа байхгүй. Оюун санааны бие галбирын хувьд тэр төгс гэдэг ойлголт чинь тэр биеэр харагдаж байгаа байхгүй. Нас насандаа байх үзэсгэлэн гоогоо авч үлдэх тэрэндээ гэдэг шиг энэ драгийн нэг юм нууц байдгүй одоо гоо сайхандаа анхаардаг нууц. Би нөгөө яг нэг хувь хүний юурж байгаа орчуудаж магадгүй хариулахгүй ч болж болно шүү. Ингээд харахаар яг ингээд яриа сууж хаад надад хүзүү их гоё харагдаад байгаа байхгүй юу? Яаж энэ хүзүү юм гоё толгор гоё байна тийм шүү дээ. Өглөө зүгээр шүтээ ууж ахтал энд ингээд таталтуулах энэ сонголтууд байгаа шүү дээ. Хоёр дэш нь хахад энэ ямар ч нөгөө мөрөө өргөхгүйгээр одоо ийшээ баруун тишаалаа гэхэд мөр өргөхгүйгээр энэ таталтж байгаа хэвээр. Энийг жишээлбэл байнга л хийж байгаа хэвээр шүү. Шүтээ угааж захтаа л тий шүтээ угааж захтаа хийчин тий. Тэгээ одоо энэ арчлалтыг харуулдаг сай зорио дотор нүүрний йог аягүй сайн хийдэг байх хэрэгтэй. Нүүрээ угааж цэвэрлэхгүйгээр хизээч уддаг. Бүр ямар ч тохиолдолд яач ятарчээс. Тэгээ нүүрэндээ бол арьсандаа ороо нэг 15-20 минутыг бол бүтэн зарцуулдаг. Тэгээ яг дараалаар нь судалж уншаад холимог юм уу, хуурай юм уу, тослог юм аа тодорхойлуулчих тий. Үнгүү ингээд хаасаагүй тодорхойлж байгаа. Тэгээд үнэтэй бүтээгдэхүүн биш. Он чи наад захын гоё арьстай хаа чинь өдөр болгон дэрнийхээ отыг солих процесс шүү дээ. Үйл явцахгүй. Арьсчин гуужж байгаа. Тэгэл шүсээ гочлол хамаг муухай юмтайгаа унтаад ямар ч гоё арьс тавиал муухай болно шүү дээ. Тэгэхээр амьдралыг чинь маш олон цаг орон жил дотор ингээ амарч өнгөрөөж байгаа шүү дээ. 8-9 цагийг. Тэгэхээр тэр орон жилийн даваа маш чанартай. Өдөр болгон цэвэрхэн байх хэрэгтэй. Хүмүүс ингээл ярьдیں۔ Филлер шахуулах, их шахуулах тусмаа сайн, ботокс их тусмаа сайн. Би бол тэр эсрэг байдаг. Яагаад гэвэл механик юм бол механик юм. Аль болох гуашаагаар байдаг юм уу, хүүтэн мөсөөр нь байдаг юм уу, гар аргаараа одоо энэ ютубер ингээд вогид нарын гоё бичлэгүүд байдаг байхгүй юу? Одууд ингээ яаж арьсаа арчилж байгаа өдөр тутамдаа өглөөдөө ороод. Тэрнээс өөртөө адилхан арьстай ч байдаг юм ингээл зөвлөмжүүдийн хэрэгтээнүүд авчдаг. Гадны үнэтэй химийн одоо орц найрлага өндөртэй гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү Монгол газар хөрш орон дээр одоо монголчууд чамаас харьцангуй мундаг болсон ба штэ. Тэгээд яг урамлын гаралтай юм бүтээгдэхүүнүүдийг гоё хэрэглээ зурчих наснасандаа тохирсон. Тэгээд энэ шүд гэдэг юм чинь бүр хамгийн чухал юм тий. Шүдээ маш сайн уугаа, амны ариун цавир бол маш чухал. Өглөө ороо өдөр заавал уугаа. Тэгээ арьс үүс эднэр чинь бол ингээ өөртөө бол ингээ
зүгээр үнтэй ийм авахгүйгээр үнтэй эмчилгээнд орохгүйгээр чи ингээ өглөө ороод л нэг гэрийнхэнтэйгээ тулч нэг 10-20 минут яшлаад тахад тэд нар хэрэггүй л байхгүй. Тэгээ веган хоолтон болохоор ингээд яалтчгүй арьс ингээд нэг юм талигаа ирдэг тийм юм мэдрэмж байдаггүй. Байлгүй. Мах идчихснаас нэг өөрчлөлт бий. Мах ерөөсө хүний цусыг өтгөрүүлдэг хамгийн том зүйл чинь мах штэ. Амтны гаралтай мах штэ. Тэгээ ер нь яг ингээд ядахтаа 7 хоногийн нэг өдрийг нэг хөнгөө олчихвол тэ өгчихгүй штэ ер нь тэ өсөөд өгөхгүй шүү тэ. 7 хоногийн хатагтаа 2 өдөр тэр хүнд махаа цэвэрлээд гаргачих тэ. Болно штэ нэг цов идэхгүй өдөр байж болно штэ. Улам л ингэж гоё авч явах хэрэгтэй юм байна те. Ер нь өөр заяасан зүйлээ. Индра гэдэг нэр чиг нийттэй байхгүй. Индра гэдэг чинь эрэгтэй бурхан байдаг. Тийм үү. Тэгээ хоног их шиг юугаар ясууч хүмүүс охтуудтай ихвч харин байдаг. Тэгээ маам намайг дөнгөж төрчөөд байжсэн чинь манай аавын дууцтай ах Индра гэж нэр өгсөн шүү охиндоо гэдэг. Манай Чингилээ Индра Чингилээ анх удаа сонсч байгаа нэр гинэ. Тэгээд Индра гэдэг маань Адрын бурхан гэсэн үг санскритаар. Тэгээ шилцэн утга нь хормос тэнгэр гэж авдаг. 33 тэнгэрийн хаан гэж хормос тэнгэр гэж авдаг. Махад юу жохорлол нэрөө нийтхийн ерхээсээ жохорлол нэрүүгийн охин Индира Ганди гэж байдаг. Охиндоо нөгөө цагтл бичдэг шоронгоос тэр дэлхийн түүхийг сөхөн үзүүлгээ ботном болж гарч ирсэн Монголд. Тэгээд их олон зүйл гоё ерөөж бэлэгдэж өгсөн бах гэж боддог. Хүмүүс харин царайны хувьд нэтгэгөө гэж их асуудаг байдаг. Манай аав ч өөрөө их юм том нүдтэй хүн. Манай ээж бас их юм хөнхөр нүдтэй. Тий, хөнхөр гэсээр том шүү дээ. Тэгээд аав ч бас юм өндөр шай би бас тэгэл өндөр юм шүү дээ. Тэгээ ээж бас яг ерөнхийдөө тэм төрхтэй. Манай дарган гэмгтээчүүд одоо чимбицээ их журтын доо. Тий, бас нэг том нүдтэй. Дарган хөхнөөд ер нь их тийм том нүдтэй байгаад шиг хажиглагддаг шүү дээ. Тэгэл одоо бурхан заяанд баярлал бурхан тэнгэртэй аав ээжтэй баярлал. Би нэг хэсэг мама бас гарч нэлээд жин нэмжсэн. Тэгээд нэлээд хэдэн жилийн өмнө бас нэг нэлээд жинтэй тийм зургууд байдаг тий. Тэгээд сүүлийн үеийнхэн зураг харахаар ингээ огцом хасна харагдаад та. Тэгэхээр бас нууц гэж байх нөгөө л спорт уу? Би бас нөгөө юу яаж байгаанд харагдаж магадгүй. Мингнүүд авсан. Тийм. Яг тэр нөгөө минг томроод тахч аюултай юм лээ. Тэгээд хамар дээрээс нь том нүдний хажуудсан том минг авсан. Яа тэгэхээр би бол тэр айгуугаа бэлгшээж айгуу гэж боддог гэсэн чи тэр маань өөрөө аюултай л юм байлээ. Эрүүл мэндийн хувьд томортой юм. Тийм. Тэгээ томорхгүй бол зүгээр гэдэг юм байна. Овинодаар сүйч хэрэгэлдэггүй. Тийм. Тэгэхээр аяндаа нөгөө би организм чинь гой цэвэрхэн болоод ирж байгаа гэсэн үг шүү. Одоо ингээд 30 гараад ч гэдэм ингээ ирэхлээр их орон гэдэг үг надад улам үнцэнтэй санагдаж байгаа. Нэрээ би яаж энэ Монгол улсын иргэн болоод төрсөн гэдэг ээж аавдаа сүсэлж जैन те. Би ингээд улам их орондоо хайр талаад байгаа байхгүй юу? Их оронч байх. За тэгээ их оронч гэдгээ ингээд энэ их орноороо бахархах. Ялангуяа одоо нөгөө би аавынхаа үйл хэрийг цаашид мөнхөд Индра гэдэг хүн энэ зүрхэн цохилж байгаа цагт ингээ өргөжлүүлэх хэрэгтэй юм байна гэд аюух сайн ингээд ойлгоод цаашдаа ингээд томоохон ажлууд хийх бах те аавынхаа. Тэгэхээр энэ дээр ер нь ямар үзэл бодолтой байна? Тэгээ би сая Сүхбаатар руу 100 явсан. Хүүгээ аваад 2 насныхаа төрс өдөр Шилийн богд руу авч гарах таа. Тэгээд явж хахад цөлчөлт маш их байна. Түрүү жилийн өвөл их томцоод болсон ган. Тэгээд ан амтан их усцсан байна. За тэгээ аслагдсан сум манай авийн төрсэн сум энэ жил 70 жил болж байгаа. Тэгээд байгаа номнууд нь номын сандаа номнууд маш хангалтгүй байна. Яг нь одоо хүүхэд залуучууд хотод байгаа хүүхэд залуучуудад бол дараад уушхайг нөгөө хэрэгтэй номнууд маш ховор байна тий. Тэгээд стандартад хүрэхгүй байна номын сангийн. Тэгээд энэ улс орныг ер нь баян хүн биш боловсралтай л иргэд авч явж штэ ирээдүйд. Тэгэхээр ямар ч аавхаа төрсэн сумд сая 2600 ном хаач гисэн шин. Тэгээд 3 сумд тараач хувааж гисэн. Тийм аслагдсан. Тэгээд зүгээр ингээд монголчууд нь усыг чандмын эрдэнэ гэж ярьдаг, цэнхэр алт гэж ярьдаг. Тэгээд цэвэр усаа бид нар шиг ингээд 0 руу урсгачдаг артан байхгүй. Тэгэхээр аяга угааж явахдаа, шүдэ угааж явахдаа, усанд орж явахдаа, хувцас угааж явахдаа энэ үр хойчтой бид нар юу илтээх вүлээ гэдэг аяга сайн бодож байгаа хэрэгтэй. Голд очиж битээ машин тэргээ угаагаа чи тий. Бүр эртнээс нь одоо ингээд дулаараа тий. Тэгээд Чингис хаан маань үргэлж хоригдсан байна.
Тэгэхэд цэвэрээсээ хайрлаа. Энд ч их орны харилж байгаа. Ямар адтай цас урахыг хардаг, солонгийг хардаг, тал дүүрэн од ширтэж чаддаг. Би ямар гоё юм бэ те. Би сабар нутагтаа очиод ингээд талд ингээд од ширтээд хөвцөн чи ёо. Ийм тасаглал тийш байх энэ уус орт. Тэ дэлхийн өөр улс орнуудаас хүмүүс ингээд харах гэж ирж штэ тэгээд. Тэгэхээр ингээд улам их хичээж, улам их сууж ийм их орондоо гоё татвар төлөгч байгаа да, залуу насаа зориулж байгаа да. Өөр хүүхдээ сайхан өсгөж байгаа. Энд чинь хамгийн том их оронж үлдэл гэж харж. Тэгээс яг сонин гэлтгэр зүйл юу байв? Тэрийг сөрөг талаас нь жилж болно, эрэг талаас нь жилж болно. Сонин гэж зүйл би сүүлийн 15 байна 20 жилийн сайн мэдэхгүй. Гэхдээ ямарсан нэг ч өдөр алгасгүйгээр одоо номыг санал хаадаг хүн бол алгасгүйгээр өдөр болгон ирж сонин ном уншдаг, уншигч байдаг. Тэгээд бидний хувьд бол орон тооны бус манай ажилтан гэж явдаг. Тэгэхээр зарим хүний хувьд унших гэдэг бол өдөр тутмынхын амьдралын нэг хэм маяг байдаг. Ийм гой сонирхолтой сонин үйл явдал байна. Аавынхаа шүлгээс бидэнд ингэ уншиж өгч болох уу? Яруу найрагч өгдөг ингэ шүлэг уншдаг яхаа бичэн л дээ. Гэхдээ тэр ч одоо амьдтай бие биенээр тэнгэр шөөгөө шүлэг бичсэн багтаа давж юу ичин дээ шүлэг хүчээ сууж авах тий. Тэр сайхан нэр дүрийн сайхан авч явах нь л чухал шүү дээ. Намрын шун голын эрэг дээр гэдэг шүлэг. Намрын шун голын эрэг дээр огт ногтлон зогсноо. Надад усны сэрүү амьсгал нэгийг бодуулах авч жижиг навчиг охины минь алга жил сараас авч үлдсэн өөрийн ганцхан мэжээ. Арга үгүй эцсийн зам нь нэг л жимээр орж харанхуй дуустагч амтэн хүн энэ хорвоод өөх гэж ирдвэ. Нуух юмгүй гашуун хад шиг хатууч энэ амьдрал минь нулимстай нүдээр инээн дуулах хувийг минь хүртээсэн гэж байгаа. Тэгээд энэ зохион гоё зориулж бичсэн шүлэг тий. Би ардын багш Өнөр Баян багштай уулзж хахад одоо ерөнхийдөө нэг хүүхд рүү чиглэсэн богино өгүүлбэрүүд бичигдэхгүй байна. Хүүхдүүдтэй унших тийм сэтлийг төрүүлэхгүй тийм бүтээлүүд гарахгүй байна гэжсэн. Тэгэхээр ер нь одоо хүүхдүүдийг уншиж сурахад те хүүхдийг уншдаг болгоход ингээд чи наанаас унш гэдэг ингээд удирдах байх юм уу те захиран тушаах юм уу? Яг энэ тал дээр ер нь ээж хүнийхээ хувьд бас энэ байгууллагыг удирдах яваа хүнийхээ хувьд үзэл бодлын сонсоод хоёулаа ярилцлага өндөрлөе. Жирэмсэн хөвлөдөө хүүхдэд байж одоо ном уншиг нөө. Аав нь уншиж юу? Ээж өөрөө уншина. Гарч ирээд энэ юугаа ойлгох вэ? Санахгүй штэ биш. Ороо болгон үлгэр уншиж өгнө. Өөртөө уншиж харагдах ёстой. Чи уншгээд байх ш. Өөрөө ч уншдаг, өөрөө ч ярилцдаг байх ёстой. За энийг дэмжиж бид нар бол номын сангийнхаа 5 дөрөвт бүх номын сангаар дамжуулж хагасаа бүтэнсээ дүүлгэрийн цаг гэж нээсэн. Тэгэхээр та хүүхдэд дагуулад хоёлоо болцъё гэхэд ачцээгээ дагуулад номын сан дээр ирэх юм бол манай хүүхдийн номын санч нар гоё үлгэр уншиж өгнө. Баяр болгоноор ном өгөх хэрэгтэй. Тэгтээ сайн ном өгөх хэрэгтэй. Ном болгон сайн биш шүү дээ. За ингээд ирж яваа энэ сайхан цагт бидэнтэй хэсэг хугацаанд хамт байсан энэ дараадаа баярлалаа. Тэгээд энэ 2025 оных нь энэ том ажил нь гигэн байх болтугай тий. Энэ дараа маань бусдад дандаа урам хайрлагч нэг нь байгаарэ гэж хүсээрэй. Баярлалаа. 26 оны эхний өдөр шинэ номын сангийнхаа дээрээ кофе уух, цай уунгаар нэг хоёр дахь зочноор хоёр дахь удаага өргөдөх ерөөлөө яах вэ? Тэр ерөөл Баатар шиг тэр ерөөлийг тавь. Эмэгтэй гэлтгүү удаж байгаа хүн болгон эрүүл байх. Энэ санааны хувь зүрх сэтгэлийн бие махбодын хувьд эрүүл байх, нэгэндээ хайртай байх, цөөхүүлэхнээ тэгээ энэ том газар нутаг дээр гоё эзэн байхын тулд эхлээд өөртөө эзэн байхыг ерөөл тавья. За тэр ерөөл Баатар шиг ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа.